За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд та бүхнийг баяр наадмыг сайхан амт тэмдэглэсэн гэж найдаж байна. За та бүхэнтэй маш удаан хугацаанд уулзах байжгаад өнөөдөр маш сонирхолтой нэг мэдээлэл хүргэхээр бэлдсэн байна. За энэ болохоор хосуудыг ойлголцолд хүргэдэг 5 дүрм гэдэг нэртэй ийм зөвлөгөө байгаа. Маш олон хосууд хоорондоо ойлголцохын тулд сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд ирдэг. За тэгээд яагаад заавал хажуудаас сэтгэл судлаачтай байж ойлголцож байгаа юм бэ гэхээр яг одоо миний хэлэх гэж байгаа 5 дүрмийг хуйлахна байхтай хэрэгжүүлдэггүй, тоодоггүй, анзаардаггүй учраас хуйлахна байхтай ойлголцож чадахгүй заавал одоо мэргэжлийн хүний хажууд одоо ярилцж байж хоорондоо ингээд ойлголцох боломжуудыг бүрдүүлтгий. За тэгэхээр би та бүхэнд энэ хүү 5 дүрмийг нэг бүрчлэн танилцуулна. Хамгийн гол нь та зөвхөн сонсоод өнгөрөх биш, яг нэг нэгээр нь өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгоод авч үлдээсэй гэж хүсэж байна. Яагаад гэхээр энэ хүү 5 дүрм нь дан ганцхан таны хосын харилцаанд туслахаас гадна хүүхдүүдтэй үлгэр жишээ болоход туслана. Мөн гэрээс бусад одоо нийгмийн харилцаанд ороход тань бас энэ 5 дүрм туслах юм байнамаа. За ингээм хамгийн эхний дүрмийг танилцуулъя. Нэгдүгээрх нь дууны өнгө. Маш олон хүмүүс дууны өнгнөөсөө болоод хэрүүл маргаан үүсэх, дууны өнгнөөсөө болоод гомдох, дууны өнгийг буруу хүлээж аваад өөрийг нь зэмлж байна, загнаж байна, доромжилж байна гэж хүлээж авдаг. Тэгэхээр энэхүү дууны өнгийг доктортой хадгалж сурах нь одоо насанд хүрсэн хүн болгонд маш их ач тустай байдаг. Бид нар ууралж болно, гомдож болно, сэтгэлийн хөдөлгөөн хөөрч болно, гунигтай өдөр байж болно. Аль нь ч байсан гэсэн бусад хүмүүстэй харилцах харилцаан дээр та дууны өнгөөрөө тэдгэр хүмүүст өөрийгөө илэрхийлж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Тэгэхээр хосууд хоорондоо ярилцахдаа ямар дууны өнгөөр эхэлнэ, яг тэр дууны өнгөөрөө ярилцлага дуустдаг гэсэн ийм гунигтай судалгаа байдаг. Тэгээд энэ судалгаа хэрвээ та нөхөрлөгөө эхнэрлөгөө буруутгаж эхлээл загнасан өнгө аясаар яриад эсвэл доромжилсан байдлаар дорд үтсэн дууны өнгөөр эхлэх юм бол тэр ярилцлага яг тэр мэдрэмжээрээ дуусна. Магадгүй та тэр мэдрэмжээ өөрөө аваад дуусна. Тэгэхээр одоо ингэж эхэлсэн ярилцлага өөрөө хоёр талдаа эхнэрч бай нөхөр аль аль талдаа ямар ч амжилтыг авчирдаггүй, аль алинд нь сайн давуу талуудыг авчирдаггүй. Одоо тэр хүнийг яллаач гэсэн мэдрэмж өгдөггүй. Хоёулаа ингээд хэрүүл маргаан болоод ширүүн одоо маргалтаад ингээд дуустдаг. Тэгэхээр хамгийн ихний дүрэн бол дууны өнгө. Та хинтээж ярьж байсан дууныхаа өнгийг доктортой хадгалаад тэр 15 минутын ярилцлагын туршид 30 минутын ярилцлагын туршид магадгүй 3 секунд үргэлжилсэн ярилцлаган дээр ч гэсэн дууны өнгөө доктортой аваад үргэлжлэх юм бол энэ танд маш их цаг хугацаа хэмнэн гэр оронд чинь одоо уур амьсгалыг эргэжүүлнэ. За хоёрдугаар дүрм болохоор хамт цагийг өнгөрөх. За маш олон зөвлөгөөн дээр хосуудын ингээд анзаарахад бит хоёр цагийг хамт өнгөрөхөө болсон гэдэг өгүүлбэр үргэлжил давтагдаж гарч ирдэг. Хэрвээ та хоёр цагийг хамтдаа өнгөрөхөө болсон бол магадгүй удахгүй та хоорондоо ойлголцоо болоод одоо мэргэжлийн үнээс тусламж авах цаг ирнэ гэдэг ийм эрсдэлтэй. Тэгэхээр цагийг хамт өнгөрөөнө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг нэгнийхээ хараад нэг нэгнийхээ одоо дургуй зүйлийг нь анзаараад хүлэмжшүүрэл байх гэхээсээ илүү бие физиологийн хувьд ойрхон байх гэдэг ойлголт маш чухал. Яагаад тэгэхээр хэдийгээр сэтгэл санаагаараа нэг нэгнтэйгээ холбоотой, нэг нэгнтэйгээ амьдралыг цугтаа өнгөрөөнө гэсэн амлалттай байсан ч гэсэндээ заримдаа хосууд нэг нэгний хажууд байж чадхаа болцсон байдаг. Удаан хугацаанд хол байгаад ганцаараа байгаа сурчдаг, ганцаараа байх нь илүү амар амгалан, ганцаараа байх нь одоо түүхтлэхгүй, тэгээ хэний ч үгэнд орох шаардлагагүй, өөрийгөө бас өөрчлөх шаардлагагүй хэтэрх юм амар амгалан байдлыг заримдаа бий болгочдог. Тийм учраас нөхөртөө их нэртэйгээ байхаар одоо удаан хамт байхгүй байж хамт байхаар төвөгтэй санагдаж эхэлдэг. Тэгэхээр энэ байдлыг аль болох хэдий төвөгтэй ч гэсэн бие физиологиороо хамтдаа цагийг өнгөрөөх гэдэг энэ үйлдэлийг өрдөөсөө амьдралаасаа гаргаж болохгүй. Ингээд л эхлэх юм бол та хоёрын бие физиологийн холдно. За удахгүй нэг насан туршийн амлалт маань бас ингээд бие физиологи холдохын хэрээр бас замхан алга болохын эрсдэлтэй. Тэгэхээр бие физиологиороо цагийг хамт өнгөрөөх гэдэг одоо хосуудын 2 дахь дүрм байна. За 3 дахь дүрм. За энэ дүрм одоо энэ Аз соёлтой улс орнуудад маш чухал байдаг. Яагаад тэгэхээр Азийн соёл иргэншилтэй хүмүүс өөрсдийнхөө одоо талаар тайлбарыг өгдөггүй, юу бодож байгаа тайлбардаггүй, хийсэн үйлдэл дээрээ тайлбар өгдөггүй. Ер нь ингээ өөрийнх нь зүгээс үгээр илэрхийлэх талдаа нэлээд дутагдaltaй байдаг. Тэгэхээр
яг өөрийнхөө өнцгөөс юу болсон бэ гэдгийг айхгүйгээр, санаа зовхгүйгээр ярьж сурах нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд аль алинд нь маш их хэрэг болдог. Энийг маш олон хосууд 30 нас гарсныхаа дараа хийж сурдаг. Зарим нь бүр насан туршдаа хийж сурахгүй байжгаад одоо энэ насыг туулдаг тий. Зарим нь бүр хойлоо хичээж агаад би юу хийгээд байгаагаа хэлж сурахгүй болохгүй нэгэд хойлоо хичээж агаад 25 наснаа хийгээ сурдаг. Тэгэхээр энэ хизээ хийх нь одоо хийж сурах нь таны сонголт. Гэхдээ энийг хийгээд сурах юм бол хосын амьдралд тэр чигээрээ л илүү амар болно. Яа тэгэхээр та юу хүсэж байгаагаа хэлнэ гэдэг маань гэр бүлд шударга харилцаа тогтно. Та өөрөө гэр бүлдээ оролцоотой мэдрэмж авна. Оролцоотой байх тусам үнэлэгдэнэ. Үнэлэгдэх тусам та ингээд амар амгалан өөртөө ихтэй сайхан амьдрах боломжтой. Тэгэхээр яг юу хүсэж байгаа, юу болсон тэр одоо маргаан байж болно. Эсвэл үйл явдал байж болно. Таны хэлсэн үг байж болно. Таны гаргасан үйлдэл байж болно. Нөгөө маань буруу ойлгож байгаа бол яг энэ үед би ингэж бодоод ийм үйлдэл хийсэн юм аа. Тэгээ тэр чамд ийм хүнд тусна гэж би өрдөөсөө бодсонгүй гэдэг энэ тайлбарыг хэлж сурах нь хэдэн жил үргэлжлэх гомдлыг ингээд эртхэн асуудлыг сайхан шийдвэрлэждэг ийм том давуу талтай. Хэлээгүйгээсээ болоод нөгөө хүн маань буруу ойлгосноосоо болоод олон жилийн гомдолт хийдэг ийм одоо сул талтай. Тэгэхээр өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж сурна гэдэг маань та хийгээс урчвал таны хүүхдүүд бас ингээд насан туршдаа ажил амьдрал дээр гараад хийж чадна гэсэн үг. За дөрөв дэх дүрм нь харилцаа, хосын харилцаа ер нь хүндрэлтэй байна гэдэг, хүлээлттэй байх хэрэгтэй. Маш олон хосууд ингэж боддог. Хайртай хүнээ насан туршдаа амьдрах хайртай хүнээ олчихвол тэгэл миний одоо ингээд одоо насны нэг зорилго бүтсэн. Одоо би тэр хүнтэйгээ л хамтдаа л байвал одоо би бол маш сайхан амьдарч байна гэж ойлгодог. Тэгэхээр энэ дээр хайрлах хүнээ олно гэдэг маань хосын харилцаанд ингээ хичээл зүтгэл гаргах ингээ сүүлийн хугацаа байж болохгүй. Харин ч энэ бүр насан туршдаа тэр хүнтэй харилцаж ойлголцоох, хичээл зүтгэл гаргах эхний хугацаа байх хэрэгтэй. Насан туршдаа тэр ойлголцлын төлөө өөрийгөө өөрчилж, насан туршдаа тэр ойлголцлын төлөө тэр хүнийг хүлээн зөвшөөрөх юм уууд эхэлнэ. Тэгэхээр бүх асуудад энэ дээр бүх асуудад одоо тэрнээ санхүүгийн байдлаараа хүүхдүүдийнхээ тоогоороо хаана амьдардаг байдлаараа боловсролынхаа түвшнөөрөө хаана өссөн байдлаараа эцэг эхийн харилцааны загвар гэдэг ердөөсөө хамаагүй бүх асуудал бүгдээрээ энэ амьдралд тодорхой нэг хоорондоо ойлголцохгүй үе болон үеуд гарч ирнэ гэдэг хүлээлттэй байх юм бол тэр үе гарч ирэхээр за бит хоёрыг энэ хүндрэлтэй үе гарч ирж байгаа юм байна. За яаж үнийг даван туулах вэ гэдэг ийм байдлаас нь харуул илүү хэлбэр авах болно. Маш олон асуудал энэ үе дээр бит хоёр угаасаа хоорондоо ойлголцдоггүй байсан. Эсвэл бит хоёр угаасаа хоорондоо ойлголцдоггүй. Хоёр өөр төрлийн хүн гэж хэлдэг. Гэтэл энэ хорвоо дээр ямар ч хоорондоо адилхан төрлийн хүмүүс гэж байдаггүй. Аль алнаас нь хичээл зүтгэл гаргахгүйгээр ойлголцдог асуудал гэж өрдөөсөө байхгүй. Ямар нэгэн байдлаар л одоо нэгнийхээ тэр ойлголцох загварыг бий болгосон байдаг хоорондоо. Тэгэхээр энэ дээр хүндрэлтэй үед гарна, тэр хүндрэлтэй үедээ давж гарах нь одоо асуудлын зорилго байна. За хамгийн сүүлийн дүрэн болохоор за энэ магадгүй хамгийн чухал дүрэн байх гэж бодож байна. Маш олон хосууд, ер нь хосууд бид нар нэг нэгнийгаа сонгохдоо өөртөө байхгүй давуу талыг нөгөө хүнд харсан учраас дурлаж хайрлаад тэгээ тэр хүний давуу талд итгэж найдаад гэр бүл болох сонголтоо хийдэг. Гэр бүл салах шийдвэр хийж гардаг гэхээр нэг нэгнийхээ сул талыг олж хараад тэр сул талтай хамтарч амьдарч чадахгүй байна гэдэг шийдвэр гаргасан үед салалт бий болдог. Тэгэхээр ингээд маш энгийн мөртлөө энэ хоёр чухал зүйлийг ойлгох нь та давуу талыг одоо амьдралын туршид та хизээч мартаж болохгүй. Өөрийнхөө болон нөхрийнхөө эхнэрийнхээ давуу талыг үргэлж анзаардаг байх нь таны одоо гэр бүлийн эхнэр нөхөр байх хамгийн том хариуцлагч нэг хэсэг гэсэн. Тэгэхээр давуу талыг нь хизээч мартаж болохгүй, үргэлж анзаарах нь чухал. Сул талыг нь хэтрүүлэн шүүмжилж болохгүй. Сул талыг нь та анзаарч харлаа гэд та хоёр нэгэндээ муу хүн болчихно гэсэн үг биш. Хүн болгонд сул тал байдаг. Харин хэр хэмжээний би одоо яг өвчлөлийн хэмжээнийх юм уу, үнэхээр шийдвэрлэж болох хэмжээнийх юм уу, үнэхээр тэр асуудлаа өөрөө шийдвэрлэх хүсэл сонирхол байгаа мó гэд маш олон хүчин зүйлсүүд энд нөлөөлдөг учраас сул тал нь байлаа гэд одоо тэр хүн бол ингээ муу хүн, та муу хүнтэй гэр бүл болсон. Тэгээд одоо энэ маш амьдралын азгүй байдал юм а гэж өрдөөсөө дүгнж болохгүй. Харин давуу талууд нь байна уугүй юу, хадгалагдаж үлдсэн байна уу, тэр зүйл нь нийслэлийг татсаар байна уу гэдгийг олж харах нь маш олон асуудлын хувьд эмчилгээ болдог байна. За тэгэхээр энэ 5 дүрмийг та бүхэндээ ингээд танилцууллаа. Бүгдээрээ гэр бүлийнхээ харилцаанд ашиглаж, хамтдаа ярилцаж байгаад энэ хүү дүрмийг өөрөөсдийнхоороо өөрчилж, өөрөөсдийнхоороо ингээд
тэ загварыг гаргаж болно. За ингээд өөртөөхөө амьдралд үр дүнг нь хараарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Тэгээ дараагийн зөвлөгөө хүртлээр түр баяртай та бүхэнд амжилт хүсье. Аз жаргал хүсье. Баяр таа.